I feel good. I knew that I wouldn't. I feel good. I knew that I wouldn't. So good, so good. I got you. 자, 갑니다. That's why we are here. That's why we are here. За хөдөөж их сургуулийн эрдэмшлэгээ сургалт төлөвлөлийн нарт Төв аймгийн Борнор сумын нартын аманд байрладаг. За манай төвийн гол зорилго нь судалгаа сургалтын үйл ажиллагааг их сургуулийн төвшөнд явуулахад туслах зорилготой байгаа. За энэ ажлын хүрээнд бас бид нэр Монгол орны шин таримлыг нутагшуулах үйлдвэрлэл нэвтрүүлэх үйл ажиллагааг явуулдаг. За өнөөдөр бид нэр энд 2007 оноос эхлэн нутагшуулж байгаа нэгэн шин таримлын тухай ярих гэж байгаа. За энэ артишок буюу гэрийн заруул гэдэг таримл байгаамаа. Энэ таримл Өмнөд Америкаас гаралтай. За тэгэхээр манай орны нөхцөлд энэ таримлыг хамгаалалтын орчинд ургуулж байгаа. За бид нэр өнгөрсөн хугацаанд тариалсан туршлагаас үзэхэд манай орны нөхцөлд ер нь метр 20-аас метр 80 см хүртэл өндөр ургаж байна. За энэ бол одоо навчин байгаа. За тэгэхээр энэ навчны урт бол метр 20-аас метр 40 см хүртэл одоо ийм өндөр урт ургаж байна. За тэгээд энэ таримлын нэг онцлог нь бид нэр хүнсэнд энэ махлаг иш хэрэглэхээс гадна навчин бас одоо төрлөөрийн ханд цай бэлтгэх зорилгоор хэрэгжилж болж байгаа. За тэгээд гол артишокийн чухал бүтээгдэхүүн юу юм гэхээр энэ боргоцоо байгаа. За тэгэхээр энэ боргоцоо бол одоо энэ баруун Европын орнууд Америкт бол хамгийн нандин хоол хийхэд хэрэглэдэг ийм бүтээгдэхүүн байгаа. За энэ эхний жилдээ 4-өөс 6 хүртэл одоо ийм боргоцоо үүснэ гэж одоо ном зохиолд итсэн байдаг. Одоо манай орны нөхцөлд энэ Америкийн Калифорни сортыг авчирд нутагшуулахад энэ жил ихэд нэр нь дээд тал нь 13 ширхэг хүртэл одоо ийм болцоо өсөж байгаамаа. Тэгэхээр энэ артишокын талаар Оросын ном зохиолуудад дээх нь үед бичдгээр бол энэ ургамлын гол дутагдaltaй тал нь бол ургалц баг гэдэг байсан. Одоо сүүлдээ харин энэ селекц бусад үрийн аж ахуйн асуудал сайжирснаар энэ таримлын ургац бол ихээхэн нэмэгдсэн нь бол харагдаж байна. За энэ таримлыг бид нэр үрээр болон үрслэгээр ургуулж үзлээ. За тэгэхээр хамгийн гол нь 5 сарын дунд гэхэд л одоо энэ хөрсөнд үрслэгээр суулгацсан байж байгаа юм бол тухайн жилдээ ариун ургац авах юм болцоотой байна. Цаашдаа бид нэр судалгааны зорилго явахгаар энэ олон наст таримл ургамлыг өөрөө оронд үрийг гаргаж авах энэ судалгааны ажлыг хийж байна. За өвөлдөө энэ ургамлыг үнцийг хөлдөөхгүй хамгаалж одоо өвлжүүлж чадах юм бол олон насны төвлөрөөр ургуулах болцоотой гэж бид нэрэд үзэж байгаа. За тэрнээс гадна энэ ургамал бас хүйтэн дэхтэй сүртэй. Бид нэр ил талбайд ургуулж үзсэн. За ил талбайд бол тийм айхтар өндөр мас өгөхгүй ч гэсэн энэ ургамал 10 сарын дунд хүртэл эхний зочрол хөтөрл анхны засанд бол ажирхуугаар ургах болцоотой нь харагдлаа. Тийм учраас энэ ургамал хүйтэн төсвөртэй байна. За гагцхүү цаашдаа бид нэр энэ ургамлыг одоо ургуулах технологиг наривчлан судалж ургацыг нь одоо нэмэгдүүлэх тэр болцоог л одоо хайж байгаамаа. За манай сургуулиас гадна техникийн сургууль, эрүүл мэндийн ухааны их сургуультай хамтраад бид нар энэ ургамлыг хүнсний болон эрүүл ахуй эмийн чиглэлээр одоо ашиглах болцоог бас одоо судалж байгаамаа. За яагаад ингэж судалж байгаа юм гэхээр энэ ургамалд байдаг цинарин гэдэг бодис бол одоо элэгний витамин гэж нэрлэгддэг. Тэр одоо чухал үнэтэй бодис байдаг. За тэгэхээр энийг хэрэглэснээр бид нэр хүнсээрээ дамжуулж Монгол хүн эрүүл хэрэглээтэй амин дэмий одоо хангах тэр болцоог одоо нэмэгдүүлэх тэр үйл ажиллагааг одоо бид нэр эрэлхийлж байгаа юм үйл юм.
Та гэр бүл, найз нөхөд болон албан байгууллагын тэмдэглэлт өдрүүдээр зоог барих гэж байгаа бол бидэнд хандаарай. Хоолны амд үйлчлэгийн чанартаа санаа зовлгүй, харин өөртөө болон зочдтой илүү цаг зарцуулж, баяр түтшээ хөгжилтөд өнгөрүүлэх боломжийг танд олгох нь бидний эрхэм зорилго юм. Олон жилийн дадлаг туршлагатай манай хамт олон 50-аас 1000 хүнд бүх төрлийн хүлээ авалтуудыг чанарын өндөр түвшин зохион байгуулахад бэлэн байна. Hey, it's party time. Мамо. Ой. Энэ аюут. Тэгээд одоо алдааг яраас ингэ суу. Аюутан гараад тагч. Нэгийг дагаад байгаа учраас хийх. Одоо яг бидний идээд идэх нь энэ шүү дээ, тий? Манай клубын хийж байгаа судалгаа бол энийг ерөөсөө навч байна, үндэс байна. Тэгээд юм хаягдахгүй гэсэн үг. хаягдахгүй тий. Ерөөсөө хаягдахгүй. Артишок Монгол. Ер нь бол одоо артишок одоо нэг юм мөчрөөс ийм хэм гардаг юм. Нэг хоёр. Ер нь бол сая одоо энэ судалж байгаа. За. Олон настай. Олон настай ургамал тэгээд эхний жил бол нэг 5 6 3 жилээс юм гаргадаг гэсэн тий. Тэгээд цаашлах тусам бүр айгүй олон бүр сая хамгийн дээдл нь 13 4 гарцсан юм. Нэг юм утнаас уу? Нэг ургамлаас уу? Одоо энэ бол одоо олон насны үндсэн дараа үлдчихин гэсэн үг үү? Тэгэхээр бид нэр харин энийг олон нас төлбөрөөр нь ургуулахын тулд гол нь яг гэж олон нас төлбөрөөр ургуулах гэдэг юм хэрэг үрийг өөрснөө бас гаргаж авах тийм л боломжийг судлах гэж яаж байгаа даа. Тэгэхээр бид нэр ямар ч байсан манай орны нөхцөлд хамгаалалтаа өрсөн сайн ургаж байна. Ургацыг боломжийн хэмжээнд очих боломжтой байна. За ингээд ялангуяа өрхийн аж ахуйнуудад ургуулах бүрэн боломжтой байна гэсэн юм гарч ирж байгаа. Одоо цаашдаа бид нэр өөрийн оронд үрийг нь үржүүлж эснэр одоо энэ ургамлыг одоо бүрэн нутгшуулсан тийм хэмжээнд л одоо асуудал шийдэгдэх юм. Бид Одоо Монголд үрийг гаргасан гэсэн үг үү? тий. Энэ үрийг бол эхлээд хаанаас авсан? Калифорни. Тий. Энэ Америк нэгдсэн улсын Калифорни тэр үрийг бид нэр авчир тариасан. Хөрсөл болж ийн гэсэн үг. Тий. Байгалийн одоо температур юу гэдэг юм те өвөл одоо өдөр шөнийн Тэгэхээр энэ яг бид одоо урагч болох хугацаа Монголд бага шүү дээ тий. Эхний ээлжинд бид нар бол ерөөсөө нэг нас төлбөрөөр ургуулж болцоотой байна. Хавар тэрэг намар одоо энэ хэмжээний массыг л гаргаад авч болж байна. За энэ жил бол нодлонгоос бүр ч илүү өндөр ургалаа. Нодол 1 м 20 см ургажсэн. Энэ жил 1 м 90 см ургаж байна. Нодол нэг бутны хэмжээ нэг 5.5 кг байсан бол энэ жил 7 кг хүрч байна. Одоо гэхдээ энэ чинь нөгөө жил болох тусам яана гэсэн тий. За энэ яг бид нар Гэхдээ энэ чинь бол нэг настаараа явж байгаа шүү дээ. тий бид нар технологийн хувьд бас нэг жоохон болсонгүй болгож бас янз янзаар ургуулж үзээд ер нь ургацын нэмэгдүүлэх болцоо бол байх юм байна. Тэгэхээр энд яг ер нь аль хэлбэрээр яаж ургуулах вэ гэдгийг янз бүрээр шийдэж болж байна. За массыг их ургуулах уу, эсвэл өндөр ургуулах уу, аль нь хэрэгтэй байна уу гэдэг. Цаашдаа хүнсний технологиор ашиглах, эмийн технологийн дагуу ашиглах зорилгоор энэ яаж ургуулах зохистой вэ гэдгийг бас судалж үзэх шаардлага гарч байгаа. Эхний ээлжинд энэ бол яг хүнсний ногоо хэлбэрээр ургуулад болж байна. Таримжж байна. За ялангуяа өрхийн аж ахуйнууд бол маш боломжийн хэмжээнд ургуулах болцоотой байна. Арчилгаа явуулах бага хэмжээний талбаанууд гэсэн юм гарч байна. Тийм батсаа одоо шил энэ өрхийн хэмжээнд одоо ургуулаас хүмүүс заагаад өгье гэдэг байгаа шүү дээ. Зорилго маань бол тэр хүмүүс аваад өөртөө хэрэглэе гэж одоо тэр нь чухал юм уу? Эсвэл гаргаад бас зах зээл нийлүүлэх нь чухал юм уу? Бидний зорилго бол ерөөсөө эхлээд үр үгээ тийм ээ хэрэгтэй үрийн дараа нь тариулын идүүл сургах гэсэн юм байна. За. Бид нар ясаа тэр бизнес талын бас огтоо харахгүй. Бид энэ бол ачаал бодлого хамгийн гол юм нь урчин сэргийлэх. Альва өвчнөөс урчин сэргийлэхэд энэ ургамал бол хамгийн хэрэгтэй маа гэдэг юм. За жишээл одоо би нэг юм жижигхэн хүлэмжтэй энэ дээр нэг улаан лол тарьдаг үүрцгийг тарьдаг, жижиг тарьдаг байлаа гэхэд жижигхэн нэг одоо нэг ийм квадрат хэдэн метр квадратт ийм тарьчаа тэрийг өөрөө хэрэглэе яа. Өөрөө хэрэглээ тэгээд өөр хавих. Тэгэхээр одоо юм байна. Нэг бутнаас ч одоо жишээлбэл 4 5 юм гарч штэ. Тэгэхээр ч одоо хүн одоо нэг гэр бүл одоо нэг юм гэр бүл гэхэд хэдий идэх үү тий. Яг хөө Тэгэхээр бол тэгэхээр миний бодлоор яг зөвөр нөгөө юуг нь яриад байна да. Эдийн засгийн талаас нь. заавал гэсэн. Энийг нь одоо тэр хүн хэрэглээ суулгах хэрэгтэй тийм Энэ юм байгаа. Одоо шийдэл энийг цай болно гэдэг байна шүү дээ. тий. За энийг бол бид нар яг ундаа хийгээд уучин тий одоо нэг цөсгөх тэгээд одоо бусад өтгөн хаталтанд одоо навчаа хэрэглэх нэг сценаризм гэдэг үнсэн тий. Энэ гол нь одоо энэ юугаа ишээ авахлаа бид нар дараад тэгээ сайхан яг ногоо дарж байгаа юм шиг дараад ишдэг. Үндсээ бас мөн архинд хандлаад уучдаг тийм ээ. Тэгээ энэ бол яг нэг цэцэг авахлаа их хэмжээгээр урахгүй ч гэсэн яг цэцэг гарах үедээ бас идээд энэ дотор байгаа энэ грек сам шиг тийм гоё амттай одоо юу байна. Тэр та үзүүлнэ ш дараа. Тий, дараа нь дараагийн юугаар үзүүл гэсэн. Суугаа битээ солиорой гэж. Тэгэхээр би ингэж бодлоо. Нэг бутнаас одоо жишээ сая хэд гарч ийн гэлээ одоо рекорд.
Ургацаа за яг ер нь ном юу судалгааны материалууд эдгээр энэ ургамал бол ашигтай. Тэгвэл хамгийн гол дутгал нь ургац багтай гэдэг. За тэгэхээр одоо бас шинжилгээ юу хөгжөөд энэ ургац сайтаас гартууд бол гарч ирж байна л да. Ер нь эхний жилдээ 5-аас 6 барах зогно гэж яддаг юм л одоо энэ жил манай энэ тохиолдолд бол 12 3-таа ч байж байна. Тэгээ ер нь хамгийн бага нь 6 7 одоо барах цаатай байж байна. Тэгэхээр энэ сорт нь яаж вэ? Цаашдаа бол энэ ургамлын шинэ сайн сортуудыг нутагшуулж чадах юм бол ахин шинээр бид нар бас нэлээд ариун ургацыг авчих боломжтой. Тэгэхээр чи одоо юу бол эцсийн ач холбогдол нь ерөөсөө тэр зарж өрхтэй биш юм. Ерөөсөө энэ шинэ тармил манай орнд нэвтэрснээр хүмүүсийн эрүүл авах. Ерөөс нь хэрэглээ нь эрүүл болох тэр экологийн тэр хэрэглээтэй болохт нь л одоо тусдсан болоосоо л гэж. Тийм л дээ. Гэхдээ би нөгөө юу асуугаад байна гэхэлэр нэг айл хэрчхад яах вэ? Өөрөө жишээлбэл өөртөө хэрэглэх гэж байгаа юм уу? Өөртөө эрүүл мэндэ болоод хэрэглэх гэж байгаа юм уу? За одоо тийм байж болно. Тэгэхээр нөгөө энэ чинь тарьдгүй улсууд нь яах вэ? За жишээл би яах вэ? Би тарьдгүй хүн яах вэ? Манай энэ анхаа одоо энэ ерөөсөө таних байдгаа газар шиндэлж үзээгүй хүн яах вэ? Тэр тэгээд ингээд эрүүл тийм болохоор бид энэ нэг тариад тэгэхээр чи бас бизнесийн юу болоо биш байгаа үстэй. Хүмүүст тийм манай судалгааны бас нэг тал нь яг хөөөр бид бол тарьж байгаагаас гадна бас цааш нь хүнсний технологийн дагуу бэлтгэх одоо хүнсний ногоог үйлдвэрийн аргаар бэлтгэдэг шиг одоо тийм нөхцлөөр бэлтгэж болох уу гэдэг судалгааны ажлыг бас явуулсан. Яг ашиг байх зүг зүг юм шүү дээ. Харин тэгээ би чам тэр жил өгсөн чи бас тэгээд дуу алдаад байна. Энэ 4 жил болчиход байж. Амар гоё байгаа шүү. Энэ чинь идэж болох юм байна шүү дээ. Хүнсний ногоо 2003 оны дэлхийн шилдэг маягаар хэрэглэдэг гэж байна. Айгуу гоё энэ яг Gar nicht bitter. салат хийх үн хатах. Juicy, sweet. Bisschen bitter im Hintergrund. Ja. Aber тэгэхээр энэний хүнсний ногоод ашиглаж чинь. Энийн эрүүл эрүүлэмтэй ашиглаж чинь цай хураа цай хийгээд байгаа шүү дээ. Салат хийчих. Үндсийн бас эмэн тэргэлчих нь. Үндсийн нэмэн тэргэлж. Тэгээ ер нь яг энэ чинь одоо бид нар ийм юм л да. Гүзээлдгэн тариад бид нарыг тэр вариант хийж болдог, цайндаа утраад хийж болдог, хамт хийж болдог. За яг л тийм л хэрэглэнэ. Тэгвэл харин би болж байна. Би одоо хамгийн гол нөгөө ганцхан борцоог нэчээр энийгээ яах вэ гэдэг асуудал байна. Энд чинь болохоор энэс хаягдах юм байдгүй юм байна шүү дээ. Энэ бол бас нэг тал юм дэлхийн дулаарлын үеийн ургамал гэдэг. За. Өөрөөр хэлбэл бид нар нэг буудааны хооронд энийг гэсэн үг гоё хүсэл. Гөө. Тослог ургамал. За. Одоо энэс чи биодизел гаргаж өгч байгаа. Америкт Монгол ирдэгч саран гэж иргэнтэй ажиллаж байгаа шүү дээ. Биодизел шиг NASA-д ажиллаж байгаа. Та нар эмэнэр түрүүн бас ярьжсэн телевизээр танилцуулж. Тэр доктор маань бас энэ ургамлын шиглэлээр ажилладаг юм байна. Тэгэхээр энэ бол биодизел гаргаж авч байгаа ургамал яг Америкт. Тэгээ удахгүй өөрөөр Монгол ирдэгчид энэ талаар асуудал нэгсэн. Манайх бол 14 доктор ажиллаж байна. Бүх талбар дээр нь ажиллаж байгаа ингээд 14-нд одоо ингээд энэ суугаад байгаа энэ ч одоо энийг оюутан мандгаад энийг бас доктор гэж докторийн хэмжээний ажил хийсэн байгаа. Манай артишок гэж клуб байгаа байхгүй. А тэрний одоо гол зүрх нь Батнасаах тэгээ одоо цай солонгоо доктор, даваа доктор, төгсөөд доктор, магистр. Ямар сайн айгүй олон хүний хүчээр одоо сэтгэлээр тэгээ ер нь бол профит биш гэсэн шүү дээ. Яг одоо ерөнхийдөө бол одоо ашигын бус үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд одоо үеийн ажлыг хийж байгаа. Энээс цаашаа энийг одоо өөрөөр хэлбэл энийг манай хөдөө аж ахуйн эрдэмтэд тарилаа гэдэг маань нэг ажил. Дараа нь шинэ тухайн техникийн их сургуулийн бүрбөжөө багш одоо доктортой эрдэмтдээ хэдэр бол хүнсэнд хэрэгж болох уу Монгол хүний гэдэг стандартчлыг тийм ээ судалж үзэж яадаг. Дараагаар нь болохоор Монсын их сургуулийнхан болохоор амбаг доктор энэ Монгол хофитол бөөрийн юм гаргаж болох нь гэдгийг судалж байна тийм ээ. За манай Шүтээсийн Батбаяг доктортой эрдэмтэд бол хар тамхины эсрэг болон мансуурлын эсрэг эм гаргах гэж ингээд судалж авч байгаа юм гэдэг. А эмийн судалгаа бол олон жилээр явагддаг. А хүнс бол их хурдан явагддаг тийм ээ. Тэгээ хоёрдугаар энэ ургамал маань өөр 2000 жилийн түүхтэй. Францад анх шарын гепатит гараад Европод одоо шар тахаад гэж одоо түүхэн тэмдэгч энэ одоо энгийн ургамал одоо зогсоож байсан. Тэгэхээр өнөөдөр Монгол улсад яагаад энийг тарих нөхцөлийг бүрдүүлээд ингээд хөөцөлтөөр зорилго нь өгөхөөр манай нийт хүн амын эндэгтэй бараг 60 гаруй хувь дандаа эдэг дүрх тусаа хангалтын дутагдаас болдог. Тэгэхээр энэ юун дээр манай одоо технологичд бол зохицуулах үйлчлэгээтэй хүнс байх юм байна гэдэг манай анагаахын эрдэмтэд технологичд хөдөөж хөдөлдөг яриад байгаа. Өөрөөр хэлбэл одоо орчууд эмээр биш хүнсээр дамжуулж дэмжих ялбараа гэж. Эрүүл явах, эрүүл таслахын уух таслах тийм. Ерөөсөө хоолнд. Энэ бол хайж байгаа шүү дээ. Бид нар ч одоо шал хэрэггүй хэрэгтэй янз бүрийн биологийн бэлтгэл өчнөх мөнгө зарцуул. Монгол хүний бас хоолны дэглэмийг бас өөрчилмөр байна. Ямар учиртай гэхээр
луу манжингаал идэдэг тосондоо хуураад байдаг. Тэгэхээр ийм деликатес бол олон байна тий. Манай энэ одоо эрдэмтэн энд зөвхөн тарьж байгаа ашигт ормол бол өчнөө олон байж өшөө олон ургамлууд байна тий. Ийм юмыг одоо түгээн дэлгэрүүлье. Ресторануудад хэрэглэх хэрэгтэй байна. Хүмүүст хүрэх хэрэгтэй байна. Ер нь манай монголчууд бол ер нь хэрэглээс сураад эхэлсэн. Одоо дандаа хүмүүс ингээд хоол одоо жишээл хоол идэх гэж одоо ресторанд орж ирж байгаа хүмүүс бол те олцоо амттай гэхээсээ илүү амттайг бол чухалчилж байгаа. Гэхдээ эрүүл юу вэ? Жишээл одоо баруун ч гэдэг юм уу те low carb одоо юу гэдэг юм те low fat гэдэг янз бүрийн нөгөө тос баг одоо нүүрс ус багтай хоол юу вэ гэдэг бүр менюнууд орцсон байдаг. Манай Монгол одоохондоо шилжээг байгаа. Гэхдээ нэг бол гэр бүлийн төвшөнд одоо ресторан төвшөнд гэдэг мэрэгжлийн янз бүрийн төвшөнд бол энийг бол хэрэгж болох юм байна. Ер нь бол диет бол яалчгүй өөрчлөлт. Яг монголчууд бид нар чинь нүүдэлчнээс хот руу шүүгээд ирсэн. Хотод ирэх гутаа яаж холох юм мэдхээ байцсан. Тэрнээс болоод бүгдөө иймэрхүү болчиход байж байгаа. Энэ ч л өөрчлөх хэрэгтэй байна шүү дээ. Тэгэхээр бол ямар ч байсан ийм үеийг ингээд үрхээр их төрөөсөө хэрэгэл сурах хэрэгтэй. Одоо аюу олон урсгалууд гараад ирсэн те. Эрүүл хоол ямар үний хоол гэх. Тэнд бол аюу их мөнгө зарцуулж байна. Мөнгө зарцуул яг. Тэгэхээр энд бол нэг их мөнгө зарцуулгүйгээр нэг их хэмжээгээр идэхгүй ш нь энэ ч бас те. Бага боломжийн хэмжээ хэрэглээ сурчих юм бол асуудал маань юу гэхээр эрүүл мэндийн яамны урьдчилан сэргийлэх одоо эмчилгээний зарц байгаа асар их хөрөнгийг болон засгийн газарт байхгүй байгаа тэр зориулах хэвээр мөнгийг бид нар хялбар аргаар одоо арт хүмүүстээ заагаад өгч байна гэсэн үг. Ийм л юм байна гэдэг зорилго. Энэ сурах хэрэгтэй. Ер нь монголчууд бол ер нь юм шинэ юм сурахтаа амархан шүү дээ. Захирсан одоо ингээд юм түүгээ заа яах. Өдөр жишээ үзүүл байдаг. Болно. Доктор навч юм цагаан цэгэр байд юм те. Нэг юм хөлөмжний зардал ямар үнэтэй байх вэ? 2 сая тавлаа. Тийм энэ 2 сая. Энэ хөлөмж юу? 5 сая хөлөмж. 5 сая төгрөгөөр бол хүн хашаанд юм босгоно шүү дээ. Одоо бидний мэдэх өгөрцгийг болохоор өгөрцгийг бол одоо навчин дээр намайг усгах гэж байна тийм үү. Энд дээр тоосруулаад сөргөж байна. За тэгвэл тэр лойл чинжүү болоо явчихар чинь яг навчруу нь босож болохгүй. Өнцгөр өнцлөх гэсэн. Тэгэхээр яг нэг өөрийнх нь анх гарал үүслийн хаана нэг тэр нутгийнхаа цаг үр нутг нь. Нэг нь болохоор халуун хора. Нөгөөх нь болохоор халуун чиг. Тэгээд өгөрцийн помидор хойч нэг ижилхэн байт юм. Тэрс надад голдон нэг доор хэлсэн байна. Нэг юунд бас тарж болохгүй. Өгөрцийг хамаахгүй болсон ч болно шүү дээ өөрийнхөө. Өгөрцний цаг үр орсоор өөрийнхний километр ирдэг шүү. Тэр чинь болохоор бүр ингээд чиг илэг нойтон шахвал байдаг шүү дээ. Агарын харьцан чиг бол маш их хансан. За тэгвэл помидорн дээр дулаан байх хэвээр чиг нь хөрсөнд байх хэвээр. За бид нар энэ артишок гэдэг ургамлыг бол одоо 3-4 дахь жилдээ тариалж байна. Энийг тариалахдаа бол ерөөсөө анхнаасаа халуун дулаан орноос гаралтай учраас ил талбайд биш. Тасгай хамгаалалттай хөрсөнд хийж үтсэн. Хамгаалалттай хөрсөнд хийхдээ бид нар бол хөрсийг тодорхой хэмжээгээр бэлдээд бууц харал ер нь жоохон бордож өгсөндөө өөр нэг янз бүрийн бордог хэрэглээгүй. Сүүлийн 2-3 жилд тариалсан энэ хөлөмжийн тариалахдаа бол бид нар зөвхөн бактерийн бордог хэрэглэж тарьсан. Тэрнээс биш өөр ямар нэгэн эрдэс бордог хэрэглэхгүйгээр тарихад бол одоо нэг бутнаас 6 кг хүртэл ногоо маасыг өгөх тийм чадвартай
гэдэг нь харагдаж байна. Тэгэхээр бол манай орны тариалангийн төв бүсийн хөрөн хөрс энд бол ойролцоогоор ялзамгийн агуулмжныг 2.4-өөс 6%, тэгээд тэжээлийн элементүүдээс бол фосфор нэг 2 бас мөн 2.7-8%-тай мг 100 г% хэмжээтэй, кали агуулмжныг 10-ээс 20 хэдэн мг хэмжээтэй ийм ердийн хөрөн хөрсөнд бол тухайн таримд бол зохицон ургах бүрэн чадвартай юм байна гэдэг нь бол бидний 4 жилийн судалгааны үр дүнгээс харагдаж байна. За тэгэхээр манай компани зүгээс одоо 2 дахь жилдээ бол туршилт судалгаа хийж байна. Яаж одоо хэрхэн ард түмэнд хүрэх вэ гэдэг тал дээр ажиллаж байгаамаа. За эхний ээлжинд бол артишок бэлтгэл гэдэг шингэн хэлбэртэй хийгдэж байгаа. За энэ нь болохоор гол түүхэд нь бол навчнаас гаргаж авч байгаа. За навчийг бол сайхан хатаагаад одоо сок хэлбэрт шилжүүлж уулгаж байгаа. За тэгэхээр манай клубын гишүүд бол энэ ундааны бэлтгэлийн бол үнэнч пенүүд байгаа. Ундаан дээр бол саяхан нэг туршилт судалгаа хийгдсэн байгаа. За тэгэхээр цусан дахь этилийн спиртийг одоо хэрхэн бууруулдаг юм бэ гэдэг дээр бол 6-аас 7 хүн оролцсон байгаа. Түүн дээр бол 300-аас 350 г удаа архийг уугаад цагийн дараа шинжилгээ өгөхөд бол этилийн спиртийн хэмжээ маань маш богино хугацаанд 50%-тай хүртэл одоо буурсан байгаа. За энэ зөвхөн буурахаас гадна хүний одоо илгийг давхар хамгаалаад цөсийг хөөн, за маргааш өглөө босоход шаардлагыг багасгах давуу талууд маш олон байгаа. За түүнээс гадна энэ навчнаас гадна ишнүүд байгаа, бас ийм боргоцоонууд байгаа. Боргоцоо голдуу одоо хүнсэнд хэргэлдэг, одоо шууд аваад хэргэлдэг. Ишийг бол шууд тайрч аваад навчнуудын салгаж аваад өөрөө артишок маань маш гашуун амттай, одоо бараг леон мэдсэн шиг. За тэгэхээр тэр амтыг одоо гаргахын тулд бас дулаан боловсруулалтын за буцалгаад бас хүүтэн усанд сойх маягаар ингээд баг зэрэг гашуун амтын дараад бусад хүний биед хэрэгтэй нэмэлт тийм зүгийн балч юм уу те бусад бүтээгдэхүүнүүдийг бид бүхэн нэмэлт болгон ашиглаж байгаа. За тэгэхээр хамгийн гол энэ манай бүтээгдэхүүн нь бол зохицуулах үйлчилгээтэй хүнс гэдэг дээр нь их анхаарал тавьж байгаа. Тэгэхээр Монголд ч одоо янз бүрийн бүтээгдэхүүн хийхэд түүхэд ногооны нэр төрөл бидний хэрэгжилж байгаа нэр төрөл маш цөөхөн байгаа шүү дээ. Тэгэхээр артишок маань зохицуулах үйлчилгээтэй хүнс гэдэг нь юу юм бэ гэхээр зөвхөн бид бүхэн тийм ээ өвдснийхаа дараа эмнэлэгт хандах биш. Энэ хоол хүнсээрээ дамжуулаад бид бүхэн бас эрүүлжиж болдго юм аа. Энд чинь зөвхөн элэг тийм ээ 5 цул эрэхтнээс гадна цусыг бас маш их цэвэрлж өгч байгаа. Цусан дахь холестериныг бас бууруулж байгаа. Хийж байгаа бүтээгдэхүүн маань одоо зүгээр жирийн үед ч гэсэн ууж хэрглэж болно. Ямар ч химийн элемент ороогүй дулааны боловсруулалтаар хийгддгээр их давуу талтай байж байгаа. Шилэн даруйтгач хийгдэж байгаа гэдэг утгаараа маш цэвэр. Дотор нь бол одоо бусад ундаанд хийгддэг химийн элементүүд огт орохгүй байгаа. Надад тариалаг хөгжүүлэх гол асуудал бордоо байна. Манай хөдөө аж ахуйн бол одоо өнгөрсөн жилүүдэд 1000 тонн бордоо авч ирсэн юм импортоор. Тэгээд тариалагдтон яг дотоодынхаа нөөцөөр нэг жоох юм хийдэг. Ер нь бордоо байхгүй байна гэдэг маань хөгжүүлэх асуудал дээр саад гарч ирнэ гэсэн үг. Хоёр улс маань хөршүүд маань болохоор бордоо импортыг хоригддаг. Тийм учраас манай тариалагдсан болж өгөл тэсэлгээний зорилтоор үүссэн азот төр хэрэгтэй ингээд бас өөр материалыг байхгүй байна гэсэн үг байна. Одоо энэ дээр хамгийн ингээ Монголд байх хэвээр бордоо ясны бордоо байна. Тэгээд цусад хайдлаар хийсэн бордоонууд байна тийм. Ашигтай юм бордоо бактери ялгадаг болмос зүйлчлээ. Хөөсний нөгөө хөөсний одоо чирстанууд ч одоо айлаас ч ингээд хог ханж байгаа шүү дээ. Хүнсний хальс тэр мэрийг одоо ингээд ялгадаг болсон шүү дээ. Тийм. Хогоо ингээд ялгаж. Бид нар уртаа ялцруулаад та ингээд багаараа хятад очиод бид нар асуусан тийм. Танайхын хүний баасыг хэрэглээд байдаг юм байна. Жуучлаарай. Энэ бол одоо зүгээр нэг мэдлэггүй хүний хэмжээнд ярьж байгаа. Тэрийг хэрэгэлдэг гэхдээ ямар тохиолдолд хэрэглэх вэ гэдэг нь лаборатори шийддэг юм. Өөрөөр хэлбэл сахантрын хэмжээ нийгмийн халдвар төвчин тэр байх нь үгүй гэдгийг судалж үзээд энийг хэрэгж болно энэ бордоо. Энэ бордоо бол мочвин гэдэг нэртэй өөрөө юм. Тэр шээсний хүчин гэсэн бордоо. Энэ маань ойж болох нөхөн зэргэх маш чухал зүйл. Энийг бол дэлхийн хаач.
Энэ чухал. Үсгийн ногоонд одныхоо. Тэр чинь Ер нь дээш Тийм бордоо дээш ер нь гэхдээ яг гадны орнууд бол үсгийн ногоонд очсон хэрэглэж. хаа ялгцсан магц чинь бүр Зөв боловсруулаад яг бордоо ферментац хийлээ хатаагаа тэр чинь бүр ингээд сүүл яг үнэг болох шүү дээ. ямар ч өнөргүй болгож зав. Тэгээд дараад нь харин тэр чинь Тэндээсээ хэрэгцээтэй юмнууд тэндээ харин жоохон чиг өөр дахиж өгнө. Тэгэхээр чи яг бордороо өөрөөр үнэргүй юм чи юу үний бас юу нэг мандын бас. Тэгээд одоо тийм зорилгоор манад ч гэсэн био жорлонгууд аягүй ихээр баригдаж байгаа. Тэр баригдаж байгаа био жорлонгийн бас гарч байгаа юмнуудыг чинь бордоо болгож хэрэглэе гэсэн тийм санал төслүүд нэлээ явж шин. Тэгээд цуглуул нэг Юугаар задлаад байгаа нь химийн хор биш үү? Химийн хор биш. Зүгээр өөрөөр нь задлаж байгаа юм шиг тийм. Тэгээд тэр юуг болгох юмнуудад бас нэлээ хийж өгөх юм шиг л харгуйжуулах юм. баг хайцсан юм шиг харагдаж шүү дээ. Жой. Просто точно я бы не Ахны их ургац. Ахны хөөцтэй. Ахны тийм ээ. Хараа. Энэ бол дээж. Воо. Энэ хамгийн гол юм уу тийм. Тэгээд энэ маш их том юмны том ажлыг их том ажлыг би бас хөл харж явуулж байгаа юм. Нэр төрийн хэрэг болж. Артишок! Honda! Honda! I feel good. I knew that I wouldn't. I feel good. I knew that I wouldn't. So good, so good. I got you. За хоолндоо.